Тэгэхгүй нэг 30 хүртлөө бол би иргэн болоогүй явсан. Нэг өгүүлэхэд алдаа нооч зөндөөл байна те. Тэгээ ер нь 40 даваад ирэхээр жаахан бодож эхэлд юм байна. 30 дээр бол бодохгүй. Бодох болоогүй юм байна. За нэг 40 хүрсэн эргээл хүмүүс ч яриад идэв шүү дээ. Тэгдэг. Манай монголчуудын энэ хилц үг юу өдр бүр үнэнгийн үний юм байна гэдгийг л би одооноос ер нь ухаж эхэлж байна. 40 гараад ирэхээр хүн жаахан хариуцлагатай болж эхэлт юм байна. Аливаа зүйлд дотгошоогоо болж эхэлт юм байна. Бодож эхэлт юм байна. Гаргалгаа гаргаж эхэлт юм байна тий. Стрессгүй байхыг хичээт юм байна. Тэгээ бодно шүү дээ. Яагаад би ингэж байгаа юм гэдэг юм. Өөртөөгөө ярьж эхэлнэ. Миний хувьд шүү. Тэгээл бодоол ингээд байхаар гаргалгаанууд гарч ирд юм байна л да. Ийм байт юм байна. Ийм байх хэрэгтэй юм байна. Жишээ нь гэр бүлд гэдэг юм уу? Хайр хэрэгтэй байт юм байна. Эхлээ сайхан хайрлах хэрэгтэй юм байна. Чин үнчээр тий. Гоё. Тэгэхээр уур амьсгал ондоо болно. Ер нь гэр бүл гэдэг бол хайрын дээр л тогтдог. Хүнийг хайрлах хэрэгтэй шүү дээ. Хайрлах хэрэгтэй, хүндлэх хэрэгтэй тий. Тэгэхээр гэрийн уур амьсгал айгүй гоё болж байна. Энергийн сайхан болоод ирнэ. Стрессгүй болж эхэлнэ. Маргалддаг юм байхгүй болж эхэлнэ. Нэг зүг рүү харж эхэлнэ. Ерөнхийдөө өөрийн үед бол ерөнхийдөө тийм болсон. Зүв байхыг хичээж бүр цаанаасаа. Тэгээд нөгөө үлдэх үр хүүхэдтэй би ч одоо жоох өвдөө ч дээ. Зөв хүмүүжил эхлээд боловсрал явах вэ. Эхлээ зөв хүмүүжлэх хэрэгтэй. Тэр юунаас ихтгүй гэр бүлийн хүмүүжлээс эхэлнэ. Зөндөл юм байх юм байна дээ. 40 давхаар арай нэг ондоо болт юм биш үү. Тэрс 30-д бол зүгээр л халиа ялаа. Талан тал тэгэл. Тий, юу ч чадахгүй ч тэгэл. Чээж баян юу гэдэг үлээ. Тэр шиг л одоо ингэж бодоход яг л тийм болсон. Би хэлсэндээ сайн дарс, сайхан яриа өрнүүлдэг гэж. Calvé